Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд YouTube channel маань 1.5k subscribersтай болсон та бүхэнд маш их баярлалаа. Цаашаа улам хичээнэ. Өнөөдрийн бичлэг маань за 3 хоногийн дараа Жижин маш том ивентэд оролцохоор уригдсан. Тэр ивент нь манай сургуулиас зохион байгуулж байгаа $100 үнэтэй тийм уулзалт юм байлээ. Тэнд ямар хүмүүс очих юм бэ гэх юм бол нэгдүгээр манай сургуулиудын хамгийн өндөр албан тушаалтай хүмүүс очино. Одоо president and vice president тэгээд маш олон жил багшилсан нэр хүндтэй багш нар тэгэнгүүтээ манай сургуулийг бас олон жилийн өмнө төгсөөд одоо бизнес нь маш амжилттай явж байгаа том бизнесмен хүмүүс очих юм билээ. Тэгээ 3 дугаар болохоор сурагчтай өнгөө урьсан. Тэгээ яг ямар сурагчид юм бэ гэх юм бол сургуулаа төлөөлдөг оюутны одоо их холбоо байгаа штэ. Оюутны холбоонуудынхаа president тэгээд vice president-үүдийг өнгөө урьж байгаа юм уулзалт болох юм билээ. Энэ нар сүдэр юу вэ? Нэг юм одоо орчин үеийн зурнууд энэ нар сүдэрэндээ аюу ахвал зүйлтэй. Би болохоор Delta Mu Delta International Business Owners Society гэх юм оюутны холбооныхоо vice president нь манай найз Julie болохоор president нь бид хоёр өнгөө оролцохоор болсон. Угаасаа сургуулаа тэнд очиж сурталчлаад өөрийнхөө оюутны холбоогоо бас урталчлаад нөгөө бизнес хүмүүст ингээд танилцуулах болохоор бид хоёр бол $100 төлөхгүйгээр өнгөө орж байгаа. Энийг маш том боломж гэж бодож байгаа. Бас би амар excited байгаа. Тэгээ би тэр ивентэд зориулж хувцас авна угаасаа. Айгуу гоё хувцас би ингээд бод би ганцаараа онцгой амар авахгүй юу. Нэг тийм гоё юмд оролцохоор нэг хүний ганцаараа онцгой амар санагддаг шүү дээ. Яг л тийм баймаар хар хувцас өмсөхгүй эсвэл зүгээр нэг энгийн нэг гоё одоо юу мэрчинтэй гоё өмснээ төлөвлөсөн байгаа. Магадгүй миний амар гоё гэсэн юм бас танарт таалагдахгүй юм. Гэхдээ яг try to understand me. Йоо нарлаг юм бэ ч тоо. За. Оо тийм билгүй дээ. Одоо гоё шүү. Нараа цаашаа яваарай. Тийм ивентэд оролцохоор болсон би айгүй баяртай байгаа. Өнөөдрийн маань влог угаасаа тэрний талаар байгаа. Тэгэхээр та бүхэн надтай хамт $100-ын ивентэд явах билнэ. Манай дүү унтж байгаа болохоор би юу амар чанга ирж чадахгүй байгаа шүү уучлаарай. Гэтэл айгүй гоё санагдчихэв. Сургуулийнхаа өмнөөс, бүр организашныхаа өмнөөс те оюутныхаа холбооныхоо өмнөөс өөрөө очиод өөрийнхөө тейблийг засаад хүмүүстэй яриад энэ чинь маш том зүйл ахгүй юу? Миний хувьд бол би бол өөрөөрөө айгүй бахархаж байгаа vice president болсон доо. Мэдээж president гэсэн бол бас бүр л гоё ягаа. Та нар хэлнэ үү? Би бэлэнлээ. Одоо ихлээр бүгд shopping хий заяа. Ziggy X. They got one more problem with you, girl. Hey. Hey baby, even though I hate you, I wanna love you. I want you. And even though I can't forget you, I really want to. I want you. Tell me, baby, why can't you leave me? 'Cause even though I said I want it, I gotta have it. I want you. Сая мессежээс гараад явж байна. Одоо яг хувцаах төлөвлөгөө орё. Би Акирагаас айгүй гоё юмуд харсан байгаа. Акирагээд энэ дотор айгүй хөөрхөн юмнууд зардаг. Тэгээ өмнө ч гэсэн ер нь боломж юм. Тэгээд ивент дээр эндээс юм авъя. Try хийж үзлээ. Тэгсэн чинь жоохон томдоод байна. Уул нь S хэрцмэр нахгүй. Тэгээ extra small байхгүй юм шиг байна юм. Уул нь надад амар таалагдчих ингээд батлах юм гоё. Дагавар зүгээр тэрхүү өмссөн байгаа юм. Тэгсэн чинь жоохон ингээд надад уул амар таалагдаад байна. Даач том байна. Йоо дараагийнх нь хартаа бас томдсон. Уул нь S хэрцмэр нахгүй. Тэгвэл ингээд хүмүүс амар томдоод идэг натс ёо. Би бүр яхаа мэдэхгүй байна. Надад extra small ирсмээр юусаа таа. Би extra small ирсмээр авмаар хай.
Уулнаас ингээд амар хөөрхөн оф шоулдер өдр ингээд ийм хүн. Чи нүмд одоо юу вэ? Ямар суулбар юм бэ? Яах хэрэгтэй вэ? Би одоо экспресс ороод ирсэн байна. Тэгсэн чинь ийм бас ийм цагаан хувцас байна л да. Иймэрхүү бас айгуу гоё. Би энэ болохоор ийм 88 долларын тэ хувцас байна. Өөр болохоор энэ бас нэг хит хитэ өөр өмнөд байна. Ийм улаан байна. Улаан ийм юм өмсчүүд улаанаар уруулаа бодуулаас гоё. Ягаан байна. За тэгээ харин ихэр явах юм. Надад нөгөөдөг л цагаан гоё. За би одоо сая энийг express try гэдэг л дээ. Тэгсэн чинь одоо энэ яг extra small л. Тэрс нэг юм сонио харагдаад байгаа юм. Их биш. Манай нөгөө нэг худалдагч тусалдаг нэг assistant надад яг хоо энийг юу scotch гэх нэг тийм Victoria's Secret-д нэг юм басан наалдаг цаав шиг юм санал болгосон. Тэрийг очиод харчих хэрвээ тэр үнэхээр гоё таалагдаад яг сайн биеийг наалдаж чадах юм бол энийг аваад bizim доогор хөнгөн бүр арай нацтай. Энэ нөгөө нэг социализмын нөгөө цэцгэн дээрээ тийш юм тийм надад өмнө таалагдсан. Тэгтээ надад өөр цагаан өмд бол байгаа л та. Ер нь бол энийг авчт юм уу л гэж бодож байна. Тэгээд би fine look удахгүй харууллаа за. За манай галерей мод бол ер нь сэнтлэстэй айгүй хөрхөн бас том бол цаашаа өсөлтөд саналнууд байна. Одоо би Victoria's Secret очиж нөгөө нэг биеийг наалддаг цавууг нь очиж үзэж байна. Victoria's Secret орж үзэхгүй байна. Би гэрэлтэж байна, чи харагдаж байна. Би хязгааргүй байна, чи дуусахгүй байна. Би гэрэлтэж байна, чи харагдаж байна. Би хязгааргүй байна, чи дуусахгүй. За нөгөө нэг тэп байхгүй нэ тийм болохоор La Senza гэдэг дотор хувцсны юм гоё газраас энэ two sided tape авчлаа. За нөгөө хувцас авсан шүү дээ байгаа. Тэп авсан юм аа. Жакерекс нэрвэн штэ. Одоо болохоор урт руу явъя. Чамтай шүнжин dance хий. Чиний зүрхэнд хайр хий. Чамтай шүнжин dance хий. Чиний зүрхэнд хайр хий. Дээд тоглолоороо хоёулын цагаан юм авчих гэж одоо уусаа уучнаас цагаан байхгүй бол болохоор төрөний харуулсан INC-гээс авсан юм. Өөр гоё зөндөө байна. Би болохоор энэ готлнуудаас энэ цагаан болохоор илүү даруухан хөөрхөн классик юм болов уу гэж бодоод байна. INC-тэй өсгийн их амир өндөр өшгөл өвтгöd авахгүй ингийн үедээ ч гэсэн өмсчөр хөөрх юм байна. Энийг сонгоцоо таархан болцсонгүй. Тийм болохоор одоо дийл ядс дотор орж ирсэн. Хаягаа явж байна. Цагаан готл би заавал авмаар байна ёо. За нэгийг олж харсан. За эндээ өнөөр ингээд цаан бас байна. Хязгааргүй гонигтай зүрхийг боолгон дави. Царанаад зүхэлгээвэ. Хатамтуу сэтгэл чин гониглаа юу. Сэтгэлийн сэтэнгээ надад дэлгэ. Юм болгоныг өмсөж үзэхээр тондоодох ямар тэнийг юм жижигхэн үлтэй тэгээ жижигхэн биетэй надад. Ямар шопинг сонирхол аа. За тэгэхээр дөнгөж сая бүх юмудаа аваад дууслаа. Гутал ерөөсөө олигтой гутлол чадсангүй тондоод юм уу эсвэл жижигдээд 5 хагас метр ихэр ядаргаатай 36 өмсдөг болохоор нэг тэнэг наац ядаж 37 өмсдөг байсан бол харах гутлууд бүр амар их байлаа. Тэгсэн чинь ерөөсөө таарсангүй эсвэл айгүй өндөр өсгөдөө таарад одоо тэ гэрт байгаа хэдийн юмнасаа сонгож өмсгөөс өөр арга алга. Жохон сэтгэл гутруу байна гэхдээ яах вэ? Тийм болохоор I'll try to make it. Ингээд нөгөө ивенттэй ирсэн байна. Ийм сүнсэн. Миний хажууд манай President Julia. Hi. How are you doing? Good, how are you? Oh, very good. Are you ready? Always ready. Okay, what is Delta Mu Delta? Delta Mu Delta is an international honor society at Lindenwood and at multiple other universities.
we accept the top 20% of students' GPAs in the business school, and it's an honor society. We give back to the community. We have multiple charitable events each year to help out the St. Charles area. It's a great time. Join if you can. Wow, you're doing great. You're a real president. It's gonna start after 30 minutes. So now we're just waiting. Yeah, nothing to do. Let's go and take a picture. Don't believe me, just watch. 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 Hey, 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 oh! Stop. Wait a minute. Fill my cup, put some nigga in it. Take a sip, sign the check. Julio, get the stretch. Right to Harlem, Hollywood, Jackson, Mississippi. If we show up, we gon' show out. Smoother than a fresh drop skipping. I'm too hot. Call the police and the fireman. I'm too hot. Make a dragon wanna retire, man. I'm too hot. Bitch, say my name, you know who I am. I'm too hot. And my band bought that money. Break it down. Girls hit you, hallelujah. Girls hit you, hallelujah. Girls hit you, hallelujah. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Cause Uptown Funk don't give it to you. Saturday night and we in the spot. Don't believe me, just watch. Come on. За манай хараа гэж нэг мэр ингээд дууслаа. Бусад хүмүүстийн бүжиглэхэд үлдсэн. Би угаасаа ганцаараа болохоор ямар тэнэг угаасаа бүжиглэх ямар ч урам олох тийм болохоор би гэртээ $100 тэг тасалбартай энэ ивент worth it яг гоё байлаа. Сайхан цагийг өнгөрөөлөө. Өстой гоё хоол идлээ. Амар азар нөгөө нэг спонсоршипүүдтэй нь урд суудсан. Амар сонин тохиолдлоор тэгээд айгу азтай тохиолдол болчихлоо. Finally гэртээ ирлээ. Айгу их ядарлаа. 5 цагаас хойш гараад одоо оройны шөнийн 10 цаг болж байна. Энэ хугацаанд бүр байн гаргаадсан сүлтэй айгу их ингээд жоохон ядраад биенд тэртэй болж байна. Гэтэ энэ хугацаанд хүмүүс амар их дуртай илээ. Oh my god. Story дайсан чинь үйл төрхмөр дараад илээ. Зүрх тарсан хүмүүстэй баярлалаа. За тэр яах вэ? Тэгээд энэ мэрийнд очиод би бас айгу их гой бизнес хүмүүстэй танилцлаа. Боловсролтой холбоотой ажил хийдэг, эсвэл хэсэг онгоц үйлдвэрлэдэг газарт ажилладаг хүмүүс. Ер нь манай Линдийн үйл сургуулийг төгсөөд тэгээд 10-20 жилийн дараа айгүй амжилттай бизнесмен болсон хүмүүстэй айгүй юм ярьлаа. Амар их инспайр хийлээ. Гоё энергитэй, гоё хүмүүстэй юм байна. Тэгээд өөрөө ч гэсэн 10 жилийн дараа, 5 жилийн дараа тэртэй адилхан гоё мундаг амар их хүмүүстэй өнө тэгээд гоё хүн болсон байгаасаа гэж дотроо яс амар их хүссэн бичлэгүүд үзээд баруун ингээд нүднээс нүднээс гаргаад аюу гоё бичлэгүүд өдрүүлсэн. За тэгээд манайхан дараагийн влог дээр уулзъя. Миний влогод таалагдсан бол subscribe хийгээрэй.